Сайн байцгаана уу эрхэм үзэгчдийн энэ өдрийн мэндийг хүргье. За Төгөлдөр ТV суугийн ярилцлагын нэгэн шинэ дугаар эхэлж байна. Удахгүй Америк нэгдсэн улсад эрдэнэдийн даатгалд шинээр бүртгүүлэх, эрдэнэдийн даатгалтай хүмүүсийн хувьд даатгалаа шинжлэх улирал эхэлж байна. За нэгэнт би өөрөө одоо мэргэжлийн хүн биш учраас цаашдаа энэхүү эрдэнэдийн даатгалын чиглэлээр илүү мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойг тоохон түргэх ийм зорилго тавьж байгаа. За энэ зорилгын хүрээнд Peak Insurance компани даатгалын мэргэжилтэн найз эцэг цаашдаа эрдэнэдийн даатгалтай холбоотой сэдвийг хөтлөн явуулахар болж байгааг туйлын баяртай байна. За урилга хүлээн авч оролцож байгаа найз эцэгтэй маш их баярлалаа. За хоёулаа өнөөдрийн дугаарыг эхлэхээс өмнө товчхон танилцуулга явуулъя тийм ээ. Ерөнхийдөө өөрөө чинь бол Америкт байгаа хүмүүс сайн таньж байгаа. Гэхдээ магадгүй шинээр ирсэн хүмүүсийн хувьд үзэж байгаа бол одоо өөрийн компани тухай өөрийнх нь хувийн танилцуулгыг товч хэлэх үү. За тэгээ. За миний нэрийг Майдцэг Дамби Жонсонгийн Майдцэг. За анхаарал нэг сургууль төгссөн ихэмж мэрэгжилтэй Америк нэгдсэн улсад одоо 25 дахь жилдээ ажиллаж амьдарч байна. За Peak Point Insurance гэдэг эрүүл мэндийн даатгалын брокеринг компанийг 2020 онд байгуулад одоо ингээд 5 жил гарan үйл ажиллагаа явуулаад байж байна. Эрүүл мэндийн даатгалын салбарт нийтдээ нэг 7 жил хагас ажиллаад явж байгаа юм мэрэгжлийн хүн байна. За өөрөө чи одоо мэргэжлийн дуу хоолой бол зайлшгүй хэрэгтэй байгаа. Сүүлийн үед хууль эрх зүйн орчин тодорхой бус маш хурдан хугацаанд өөрчлөгдөж байна. За ингээд өнөөдрийн дугаар бол маш онцлогтой. Ягаад гэвэл одоо удахгүй Open Enrollment эрдэнэдийн даатгал шинээр худалдан авч байгаа. Даатгалтай хүмүүс даатгалаа шинжлэх ийм одоо улирал эхэлж байна тийм ээ. За тийм. За тиймээс хоёул үүнийг өнөөдрийн дугаард тойрон ярилцъя. Магадгүй үүнийг ярихаас өмнө Obama Care Act-ийн тухай товчхон ярил ямар байна? За тийм. Тэгэхээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Обама 2010 оны 3 сард Affordable Care Act буюу эрүүл мэндийн үйлчилгээг боломжийн хүртээмжтэй үнээр хүргэх ийм хуульд гарын үсэг зурсан энэ хууль нь Affordable Care Act гэдэг энэ хууль юм байгаамаа. Тэгэхээр энэ хуулийг гарын үсэг зурсан тухайн ерөнхийлөгчийн нэрээр нэрлээд Obama Care гэдэг ингээ олон нийт мэдээд байдаг ийм зүйл байгаа. Тэгэхээр үндсэндээ бид нэр Obama Care, Affordable Care Act гэдэг яриад байгаа зүйл маань нэг зүйлийг яриад байгаа. За тэгээ энэ хуулийн хамгийн гол тухайн үед бий болгосон онцлог маань Center for Medicare and Medicaid гэдэг байгууллагын хүрээнд хийгддэг Medicare, Medicaid гэсэн ийм хоёр даатгал дээр нэмээд Америк нэгдсэн улсын хэсэг бүлэг одоо хүмүүс эрүүл мэндийн даатгалаа авах их сурвалжийг нээж ийм бүтцийн өөрчлөлт гаргасан ийм том хууль юм байгаамаа. За тэгэхээр энэ хууль яагаад Монгол community-д онцгой чухал зүйл вэ гэдэг маань яа тэгэхээр энэ Affordable Care Act-ийн хүрээнд эрүүл мэндийн даатгалаа авах боломжийг ямар хүмүүс нээж байдаг вэ гэхээр ажлаасаа эрүүл мэндийн даатгал авах боломжгүй одоо төрийн байгууллагаас эрүүл мэндийн даатгалаа авах боломжгүй хувийн жижиг хөвшлүүд болон өөрөө өөртөө ажил олгодог ийм хэсэг бүлэг хүмүүсийн даатгал авах их сурвалж учраас энэ их сурвалж маань Америк нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын хувьд хамгийн чухал их сурвалж. Яагаад гэвэл бид нар ч одоо ихэнх нь өөрийн жижиг аж ахуйн нэгжтэй байна. Аль эсвэл бие биенийхээ жижиг аж ахуйн нэгжид ажил үйлчилгээ эрхэлж байна. Нөгөө нэг хэсэг нь өөртөө ажил олгогч буюу self employment гэдэг ийм хөдөлмөрийн нөхцөлтэй байдаг учраас эрүүл мэндийн даатгалаа авдаг нь Affordable Care Act, Obama Care гэдэг хөтөлбөр заашгүй бид нэр мэдчих ёстой ийм эрүүл мэндийн систем байгаа юм аа. За баярлалаа. Ерөнхийдөө цаашдаа хоёулаа бол дэлгэрүүлж нэлээ энэ сэдвээр бол ярина шүү дээ. Тэгнь. Гэхдээ өнөөдрийн цаг үеийн одоо холбоотойгоор холбооны засгийн газар төсөөгөө хаагдсан байна. Шалтгаан нь Obama Care гэж ойлгосон шүү дээ, тийм ээ? Тийм. Энд юу болчихов? Юу нь одоо болохгүй болоод ингээд намайг ойлголцохгүй хоёр дэшиг хараа суучив. За тэгэхээр одоо бид нар чинь зүгээр эрүүл мэндийн даатгалын асуудал маань яалтчгүй улс төрийн нөхцөл байдалтай холбогдоод ороод ирж байна. Тэгэхээр бид нар нөгөө юу гэдэг вэ? Та улс төрөөр оролдохгүй улс төр танаар оролддгоо гэгчээр тийм ээ. За тэгэхээр яг өнөөдрийн төр засгийн бодлого бидний хаалгуудыг тогшсон бидний ажил амьдрал орлого олох боломж эрүүл мэндийг хамгаалах боломжуудтай бол яалтчгүй хэлхээ холбоотой
бидний санаа тавих асуудал болж хувирж байна. За тэгэхээр өнөөдрийн одоо төрийн бодлого, улсын бодлого ямар зүйл эрүүл мэндийн даатгалтай холбоотой ямар зүйл болоод байна гэхээр Obamacare буюу Affordable Care Act гэдэг бодлогод маань өгж байсан санхүүжилтийн асуудлуудад маш их өөрчлөлтүүд гарч ирж байна. За нэгдүгээрт нь эрүүл мэндийн даатгалын сарын төлбөрийн хөнгөлөлт буюу Advanced Premium Tax Credit гэх бидний эрүүл мэндийн даатгалыг хөнгөлөлт үзүүлж исэн энэ бодлого дээр ковидтой холбоотой enhancement буюу нэмэлт хөнгөлөлт орж ирсэн байсан. Одоо энэ нэмэлт хөнгөлөлт нь 2025 оны 12 сарын 31-ээр дуусч байгаа. Тэгэхээр энэ хөнгөлтийг цаашаа сунгуулах асуудал өнөөдрийн төр засгийн албан ажил хаагдсан, зогцсон байгаа бодлоготой бол шууд холбоотой. Нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь бидний Монгол community маань яалтчгүй илүү онцгой анхаарал хандуулах шаардлагатай зүйл юу байна вэ гэхээр 2027 оны эрүүл мэндийн даатгалын үеэс эхлээд цагаачлалын статусын хувьд Америкийн нэгдсэн улсын иргэн болон грин карттаагаас бусад хүмүүст олгодог энэ татрын хөнгөлөлтийг татгалзах энэ санхүүжилтийг хаах ийм асуудал ярьж байна. Тэгэхээр үндсэндээ бид нар 2026 оны даатгал дээр бол тэр нэмэлт хөнгөлөлт орж ирсэн тэр хэсэг маань багасгах гэж байгаа учраас бидний төлөх мөнгө нэмэгдэх нь байна. Хоёрдугаарт нь 2027 оны даатгалын улирал нээгдэхэд бид нар ихэнх хүмүүс маань татрын хөнгөлөлтгүйгээр эрүүл мэндийн даатгал авах буюу энэ маань ерөнхийдөө бараг даатгал авах боломжгүй үнийн асуудал яригдж байгаа ийм ноцтой асуудлууд байна. Тэгээд ялангуяа өөрөө чинь хэлж байгаагаар ороо бусгай цаг үе байна гэдэг дээр бол ерөнхийдөө хуучин бол ямар нэгэн шийдвэр гарлаа тодорхой хугацаагаар ийм болох нэ гэдэг ийм цаг хугацааны хувьд биднэрт бас нэг өгөөж юу гэдэг хүлээх боломжтой байдаг байсан бол одоо бол ерөөсө шийдвэр гарлаа маргааш нөгөөд нь хэрэгжээд ингээд ер нь бид нар энэ цаг үетэйгээ хөл нийлүүлж гаргаж байгаа шийдвэр бодлого хувийн төлөвлөлт эднэр дээр тун хурдан алхмуудыг хийж явахгүй бол болохгүй ийм цаг үе байна. Open enrollment-ийн тухай хоёлаа ярилцсан. 11 сарын ихээр эхэлж байна. Open enrollment. За тийм. Тэгэхээр одоо эрүүл мэндийн даатгал гэдэг маань бид нарын зөвхөн за тэгж байгаа өнөөдөр очиод бүртгүүлж маргааш очиод бүртгүүлчихье гэдэг ийм зүйл бишээ. Эрүүл мэндийн даатгал маань жил болгон 11 дугаар сарын 1-ний өдрөөс эрүүл мэндийн даатгалын бүртгэл олон нийтэд нээлттэй явагдав. Энэ цаг хугацааг маш сайхан ашиглаж амжуулж эрүүл мэндийн даатгалдаа бүртгүүлж авах хэрэгтэй. За тэгэхээр шинээр бүртгүүлж байгаа хүмүүсийн хувьд 11 сарын 1-ээс өмнө одоо даатгалынхаа компаниудад хандаж мэдээлэл явуулаад бүртгүүлэхэд бэлэн болсон байх нь байна. Даатгалын компанитай брокерийн эйженситэй хамтарч ажилладаг хүмүүс маань 11 сарын 1-ээс эхлээд дараа жилийнхаа даатгалын хөтөлбөрийг сонгох, дахин бүртгүүлэх, шинжилэн бүртгүүлэх ийм ажлуудаа анхаарлаа хандуулах нь байна. За тэгээ 11 сарын 1-ээс эхлээд 12 дугаар сарын 15 гэсэн энэ 45 хоногийн хугацаанд бүртгэл дахин шинжилсэн бүртгэлээ хийлгээд авсан хүмүүсийн хувьд 2026 оны 1-р сарын 1-ээс эхлээд даатгал нь ажиллаад явах нь байна. За 12 сарын 15 өнгөрөөгд 16-наас нь дараагийн 2026 оны 1 сарын 15 хүртэл үргэлжлэх энэ бүртгэлийн үед саяхан хийсэн ажиллбаруудаа хийчих юм бол 2026 оны 2 дугаар сарын 1-ээс эхлээд даатгалдаа хамрагдаад бүртгүүлээд үйлчилгээг аваад явах ийм боломжтой. За тэгээд нэгэнт нээлттэй бүртгэлгээ ярьсан дээр нэмээд тусгайсан бүртгэлийн талаар би бас тайлбарлаж өгье. Тэгэхээр хэрвээ 11 дугаар сарын 1-ээс 2020 дараагийн оны 1 сарын 15-ны хооронд эрүүл мэндийн даатгалдаа бүртгүүлж амжаагүй хүмүүс байх юм бол тусгайсан бүртгэлээр жилийн дундад үед одоо 5 сарын 15-нд ч юм уу 7 сарын 20-нд ч юм уу ийм даатгалд орох боломж байна уу гэдэг асуудлыг ямар бүртгэлээр шийддэг вэ гэхээр special enrollment period буюу тусгайсан бүртгэлээр шийддэг. За саяын ковидын үеийн 2020 оноос 2025 онд дуустал бид нар энэ тусгайсан бүртгэлээр даатгалдаа хамрагдаад орох боломж нэлээд өгөөмөр түгээмэл дэлгэрэмэл байлаа. Одоо энэ маань бас хумигдж хаагдаж эхэлж байна. Тэгэхээр ковидын үед бас энэ төр засгаас орлого багтаа эмзэг бүлгүүдэд туслах үүднээс орлого багтаа хүмүүсийг даатгалд оруулах тусгайсан бүртгэл буюу холбооны улсын орлогын түвшин 150%-аас доош байх ийм нөхцөл нээлттэй байсан. Одоо биднэрт
өөрийнхөө community-д байж байгаа эрүүл мэндийн даатгалгүй хүмүүсийг даатгалжуулах ийм бодлого дээр маш их нааштай боломжуудыг нээсж исэн бол одоо энэ боломж маань хаагдж байгаа учраас одоо энэ нээлттэй бүртгэлийн үед даатгалд хамрагдах онцгой анхаарал тавиараа гэж зөвлөмөр байна. За хоёулаа шинээр ирсэн хүмүүст илүү ойлгомжтой болох үүднээс яг цаашлалын статустай холбож ирээ тийм ээ. За тийм. Ямар статустай хүмүүс одоо энэ хүү даатгалд хамрагдах боломжтой байна. За мэдээж ажлын газраас даатгал авч байгаа хүмүүсийн хувьд бол хамаарахгүй гэж ярьлаа шүү дээ. Тэгэхээр яг ямар одоо визтэй юм уу, ямар статустай хүмүүс энэ хүү Obamacare даатгалын хүрээнд энэ хүү Open Enrollment хугацаанд даатгалд хамрагдах боломжтой байна уу? За тэгэхээр түрүү миний хэлсэнчлэн Америкийн нэгдсэн улсын иргэд Америкийн нэгдсэн улсын байнгын оршин суугч буюу green card holder гэж ярьдаг ийм статустай хүмүүс бол энэ татрын хөнгөлөлтөд даатгалд хамрагдаад явах боломжтой. Үүн дээрээс маш олон цагаачлалын статустай хүмүүс энэ даатгалд хамрагдах боломжтой байгаа. Энэ дээр asylum буюу улс төрийн оргонол гэдэг кейсээр ажиллах эрхийн картаа авсан Social Security-ийн дугаартай тэгээд тодорхой хэмжээний хөдөлмөр эрхлээд татвар төлөгч байгаа гэсэн ийм шаардлагыг хангасан маш олон хүмүүс даатгалд хамрагдах боломжоо мэдэхгүй байж одоо их удаан хугацаа алдсан л да. Тэгээд сүүлийн жилүүдэд бол ийм хүмүүс маань эрүүл мэндийн даатгалаа аваад явж байгаа. Үүнээс гадна олон улсын оюутны визатай T visa, U visa гэх мэтлэн цагаачлалын маш олон статустай хүмүүс ажиллах эрхийн картаа Social Security-ийн дугаартай дээрээс нь татвар төлөгч байгаа гэсэн ийм нөхцлүүдийг бүрдүүлчих юм бол эдгээр хүмүүс маань татрын хөнгөлөлтөд эрүүл мэндийн даатгалдаа хамрагдаад явах боломжтой байгаа шүү. За энэ дээр хамгийн гол нь түрүү би хэлсэн 2027 онд татрын хөнгөлөлтийг нь өгөхгүй гэдэг асуудал яригдж байгаа. За тэгээ бид нар ийм учраас одоо 2026 онд даатгалаа аваад эрүүл мэндийнхаа үйлчилгээ, эмчилгээг, оншилгоор шинжилгээг хийлгээд авах маш чухлаа гэдэг ийм мессежийг одоо би мэдээллийн бүхэл сувгаар уулзсан хүмүүстэй ийм мэдээллийг дамжуулаад явж байгаа. За тэгэхээр ямар тач байсан татрын хөнгөлөлтийн олонхоо байрлал гэхэд 2027 онд эрүүл мэндийн маш ноцтой асуудалтай хүмүүс маань татрын хөнгөлөлтгүйгээр даатгалаа авбал бас ямар үн өртөгтэй болох юм бэ гэдэг талаар манай компанитай холбогдоод мэдээлэл аваад ингээд үйлчлүүлээд явах нь зөв болно. За ойлгомжтой. Ер нь даатгалаа сонгуулж байгаа хүмүүсийн хувьд хоёулаа мэдээлэл өгье. Одоо өнгөрсөн жилийн даатгалтай байсан хүмүүсийн хувьд энэ жил сонголт хийлгэхэд яг эрх зүйн орчинд юу өөрчлөгдөх вэ? За тэгэхээр одоо 2025 оны 12 сарын 31-ээр тэр татврын хөнгөлөлтийн нэмэлт enhancement буюу ковидтай холбоотой байсан нэмэлт хөнгөлөлт нь хасагдж байгаа учраас 2026 оны эрүүл мэндийн даатгал дээр эрүүл мэндийн даатгалын үнийн одоо маркетинг үн буюу тухайн компани үн дээрээс нь бид нар нэг насаар нэмэгдэж байгаа тэр насны өөрчлөлттэй холбоотой коэффициент ийм байдлаар эрүүл мэндийн даатгалын үн нэмэгдэхээс гадна ковидтай холбоотой орж ирсэн тэр хөнгөлөлтийн хэмжээ буураад хасагдчихаар бидний даатгалдаа төлөх сарын төлбөрийн хэмжээ харьцангуй илүү нэмэгдэнэ гэдэг ийм баримжаатай бодолтой санхүүгийн хувьд гэр бүлийнхаа бажетн дээр тусгаад ер нь эрүүл мэндэд зарцуулах бажетаа богино хэмжээгээр нэмэгдүүлнэ гэсэн ийм бодолтой байж байгаараа тэгээд 11 сарын 1 болоод хувь хүн болгоны яг даатгал дээр ороод ирэхээр тэр үнийн бодлогыг илүү за яг ийм болох юм байна гэсэн бодтой үнийн саналаа аваад тэгэхээр өөрийнхөө тэр компани бүтээгдэхүүнтэй үлдэхүү өөр компани харьцангуй одоо үнийн хувьд уян налархаа бодлоготой ийм компани бүтээгдэхүүнүүд рүү харах уу гэсэн ийм одоо худалдан авах шийдвэрийг гаргах нэ. За үнийн зэрэгцээгээр Medicaid гэж бас даатгал байна. Шинэ ирж байгаа хүмүүсийн хувьд бас төрөгдөж байна. Medicaid гэж юу юм тийм ээ? Ямар хүмүүс үүнд оролцох боломжтой юм? Obamacare авч байгаа хүмүүсийн одоо хувьд Medicaid яаж одоо хамаарах юм тийм ээ? Улмаар танай компани зүгээс энэхүү Medicaid болон одоо дээр дурдсан одоо Obamacare, Affordable Care Act-тэй холбоотой ямар үйлчилгээ үзүүлж байна? За тэгэхээр Medicaid гэдэг маань болохоор Америкийн нэгдсэн улсын засгийн газраас санхүүжүүлж байгаа нийгмийн халамжийн эрүүл мэндийн хөтөлбөрөө. За тэгэхээр энэ маань
тэр Medicaid-ийн case worker буюу мэрэгжлийн ажилтнууд болон non-profit байгууллагуудаар дамжааж ингээд шууд үйлчлүүлэгчтэй үйлчлэгээ үзүүлдэг ийм байгууллага. За тэгэхээр нөгөө Medicaid эрүүл мэндийн даатгал гэдэг ингээд явхаар манай Монгол хүмүүс ямар тач байсан за энэ эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлж байгаа компанитайгаа холбогдоод бид нар л маш их утасдаж энэ талаар үйлчилгээ авдаг. Тэгэхээр манай компани үндсэндээ Medicaid-ийн үйлчилгээнд дэр зөвлөх үйлчилгээ, чиглүүлэх үйлчилгээ үзүүлээд явж байгаа. За тэгээ нэгэнт эрүүл мэндийн даатгалын компани учраас биднэрт бас мэрэгжлийн байгууллагын хувьд Medicaid-тай холбоотой илүү нарийн үйлчлүүлэгчтэй хүргэчих сайхан мэдээлэлүүд ирдэг. За энэ дээр ерөнхийдөө Medicaid гэдэг маань нийгмийн хамгааллын байгууллага учраас ямар үндсэн шалгуураар энэ Medicaid-д хүүхдүүдээ юм уу хувь хүмүүс хамрагдах боломжтой юм бэ гэхээр орлогын үндсэн шалтгаан. Тэгэхээр энэ маань нийгмийн эмзэг хэсэг буюу орлого багтаа хүмүүст олгогдож байгаа ийм хөтөлбөр Medicaid тэрэн дээрээ CHP Plus буюу Child Health Plan Plus гэдэг ийм хөтөлбөр байж байгаа. Энэ маань Америкийн нэгдсэн улсын зарим мужуудад Medicaid-ийн өргөдгөл хэлбэрээр байж байгаа, зарим мужуудад байдаггүй. Гэхдээ манай монголчууд олноор ажиллаж амьдарч байгаа Калифорниа, Колорадо, Виржиниа, Вашингтон, Иллинойс зэрэг мужууд маань Medicaid-ийн expansion буюу CHP Plus хөтөлбөртэй ийм мужууд байж байгаа. За тэгэхээр энд юусаа хамрагдах үндсэн заалт нь нэгдүгээр заалт нь орлогоороо qualify болох буюу орлогын шаардлагыг хангаж явах хэрэгтэй байх нь байна. За хоёрдугаарт нь цагаачлалын статусын шаардлагыг хангах нь байна. За мөн гуравдугаарт нь бол One Big Beautiful Bill гэдэг энэ биелийн хүрээнд нэмж оруулж ирж байгаа заалт маань насанд хүрсэн хүн Medicaid авах гэж байгаа бол ажил эрхэлдэг байх гэсэн ийм шаардлагыг тавьж байгаа. Тэгэхээр үндсэндээ ямар нэгэн ажил эрхлэхгүйгээр бага орлоготой ядуу байгаад ингээд энэ бенефитийг авах юмн дээр бас ингээд хориг тавьж байгаа бодлого байна гэсэн. За тэгээд манай компанийн хувьд бол нөгөө нэлээд олон монголчууд ажиллаж амьдарч байгаа мужуудад үйлчилгээ үзүүлдэг учраас тухайн мужийн specific онцгой ийм заалтуудыг бас хүмүүстэй тайлбарлаж өгөх давуу талтай байж байгаа. Тэгэхээр Калифорни мужийн хувьд бол Medi-Cal буюу Medicaid-ийн хөтөлбөр дээр Medical for All гэдэг ийм хөтөлбөртэй. Тэгэхээр цагаачлалын статусыг харгалзахгүйгээр орлогоороо шаардлагыг хангаж байгаа бол Medicaid-ээ олгоод явж идэг бол Америкийн нэгдсэн улсын бусад мужуудад бол орлогоос гадна цагаачлалын статус онцгой заалт болж идэг. Тэгээ Монголоос ирээд удаагүй байгаа хүмүүсийн хувьд ядангуяа green card хожоод ирсэн ийм хүмүүсийн хувьд Medicaid-тэй орж болохгүй заалт нь юу вэ гэхээр 5 жилийн хоригийн хууль гэдэг 5-year bar гэдэг ийм хуулиар Америкийн нэгдсэн улсад 5 жил ажиллаж амьдарч татврын санд нь тодорхой хэмжээний өөрсдийн оруулах хувь нэмрээ оруулсны дараа энэ Medicaid гэдэг бенефитийг авах эрх нь үүсдэг. Гэхдээ энэ нь бол 18-аас 19-с дээш насны буюу насанд хүрсэн хүмүүст хамааралтай заалт. Хүүхдүүдийн хувьд бол Medicaid CHP хөтөлбөр тухайн гэр бүл нь орлогоороо шаардлага нь хангаж ивэл ороод явах боломжтой. За нэг ийм тайлбар байна да. За 11 сарын 1 боллоо. За шинээр ирсэн хүмүүсийн хувьд одоо эрүүл мэндийн даатгалтай хамрагдъя гэвэл хаанаас яаж эхлэх вэ? За тэгэхээр эрүүл мэндийн даатгалтай хамрагдъя гэд ингэх юм бол манай компани 720 232 14 04 720 6 43 91 93 гэсэн утаснуудаар манай ажилтнуудтай холбогдоод за эрүүлэх шаардлагатай бичиг баримтынхаа жагсаалтыг аваад тэр мэдээлэлээ ирүүлснээр бид нар энэ эрүүл мэндийн даатгалд бүртгүүлэх үйл ажиллагааг хийгээд өгнө. За тэгээд энэ дээр яг хэрвээ насанд хүрсэн хүмүүс нь тадрын хөнгөлтэй эрүүл мэндийн даатгалаа авах гад гэр бүлийн хүүхдүүд нь даатгалтай хамрагдаж амжаагүй байгаа бол бид нар Medicaid-ийнх нь одоо гарааны өргөдөл хүсэлтийг ээж аавынхын даатгалтай гэр бүлийн насанд хүрсэн хүмүүсийн даатгалтай цуг процессыг хийгээд явуулчих ийм боломжтой байж байгаа. Тэгэхээр одоо нэг сумаар 2 туулаа буудах ийм үйлчилгээ авах боломжтой байх нь байна. За нэг сумаар 2 туулаа буудах юм сайхан боломж байна хүмүүсээ. Энэ талаар бол цаашдаа нэг удаа яриад өнгөрөх юм одоо сэдв биш л дээ. Нэлээд одоо системтэйгээр одоо ярих ийм сэдвийн тухай өнөөдөр битээр ярьлаа. Цаашдаа битээр бол эрүүл мэндийн даатгалын чиглэлээр нэлээд системтэй сурал дугаар хүргье гэсэн тохиролцоонд хүрсэн байгаа. Тиймээс хэрвээ та цагийн боломж байгаваад манай үзэгчдэд хандаад цаашдын төлөвлөгөөгөө ярих уу?
ямар За сэдвээр ямар одоо байдлаар энэхүү сэдвийн тухай ярилцах вэ гэдэг. За тэгэхээр миний хувьд сая 10 сарын дунд 7 хоногор Washington DC мужид ажлын аялал хийгээд ирлээ. Тэгээ энэ аяллахаа хугацаанд төгөлдртөөгөө бас бичлэн уулзаж ингээд бизнесийн хамтран ажиллах, community-д мэдээлэл хүргэх тал дээр ингээд хамтран ажиллах боломж үе таалгыг нээгээд ингээд явж байна. За тэгээд одоо энэ бол эрүүл мэндийн даатгалтай холбоотой ялангуяа эрүүл мэндийн даатгалын нээлттэй бүртгэл болох гэж байгаатай холбоотой бид хоёр ингээд ярилцж байна. За цаашдаа сардаа нэг удаа төгөлдөр телевизээр эрүүл мэндийн даатгал Social Security Administration буюу нийгмийн хамгааллын бодлогууд мөн Medicare, Medicaid гэдэг ер нь альва Америкт ажиллаж амьдарч байгаа гэр бүлийн хувьд байх хамгийн чухал нийгмийн хамгаалал эрүүл мэндийн даатгалын сэдвүүдээр ингээ багц мэдээлэл өгье гэсэн ийм тохиролцоонд хүрсэн байж байгаа. Тэгэхээр үндсэндээ манай компаниас хэрэгжүүлж явуулах сарын нэг удаагийн хөтөлбөрөөр та бүхэн ямар мэдээлэл авах вэ гэхээр Medicaid буюу нөгөө нийгмийн хамгааллын эрүүл мэндийн хөтөлбөр, Medicare буюу 65-аас дээш насны хүмүүст олгогддог эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрийн нэлээд дэлгэрэнгүй сайхан мэдээллийг авах нь байна. Тэгээд манай компани үндсэн үйл ажиллагааны хэсэг болох Affordable Care Act саяын өнөөдрийн төгөлдөр бид хоёрын ярилцсан энэ үндсэн сэдэв бол яалтчгүй энэ хөтөлбөрийн маань чухал хэсэг байх нь. За энэ дээрээс хамгийн том нэмэлт өөрчлөлт бол ерөөсөө хамт наснд хүрээд ирэхээр одоо бидний тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг зохицуулж идэг тэр Social Security Administration-ийн benefit-үүд тэрэн дээр нэмэгдээд spousal benefit, survival benefit гэдэг ийм бусад benefit-үүдийн талаар маш сайхан дэлгэрэнгүй ойлголт өгөх нь байна. Тэгээ ерөөсөө Америкт байж байгаа community маань ахмад нас руугаа яваад очих санхүүгийн хувьд одоо secure байх, хамгаалалттай байх энэ чиглэл рүү манай компани та бүхнийг яаж удирдах чиглүүлж баг болж та бүхнийг ирээдүйд чинь бэлтгэх юм бэ гэдэг ийм сэдвүүдээр онцгойлон мэдээлэл хүргэх болно. За маш тааламжтай байна. Ялангуяа нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэвэр тэтгэмжүүд энэ бол маш чухал сэдв шүү дээ. Одоо манай Америкт байгаа хүмүүсийн хувьд энэ талаар мэдээлэл харьцангуй одоо цөөн байгаа юм шиг санагддаг. Тиймээс энэхүү сэдвээр цаашдаа ярихад төлөвлөж байгаа майцгтай танай компани хамт бол маш их баярлалаа. За өнөөдрийн дугаар ийхүү ерөнхийдөө өндөрлөх гэж байна. За нэвтрүүлэг өндөрлөхөөс өмнө танай компани ямар мужуудыг хамарсан үйл ажиллагаа явуулдаг вэ? За өөр мужуудад байгаа хүмүүс танай одоо компани үйлчилгээг аваад танаахаар дамжуулаад даатгал тамирдах боломжтой юм. За тэгэхээр Peak Point Insurance компани маань 2020 онд байгуулагдсан Америкийн нэгдсэн улсад монгол хэл дээр эрүүл мэндийн даатгалд үзүүлж яваад нэг цорын ганц түүчээ болж яваа ийм компани байж байгаа. Тэгээ манай компани өнөөдрийн байдлаар бол Калифорниа, Колорадо, Виржиниа, Вашингтон, Иллиной, Висконсин мужуудад даатгалын лайсенстэй үйл ажиллагаа явуулж байгаа ийм компани байж байгаа. Компани маань одоо тийм байдлаар нэг 6 ажилтнтай ийм компани байна. За тэгэхээр манай компани руу одоо ковидор бидний бизнесийн жишг болгож хэрэгжүүлж одоо авч үлдэж чадсан энэ уцаар яриад имэйлээр харилцаад Zoom call хийгээд ингээд даатгалынхаа үйлчилгээг аваад явах бололцоотой. За тэгээд цаашдаа бас одоо зөвхөн эрүүл мэндийн даатгалаасаа гадна тэр Social Security Administration-аас олгодог нийгмийн хамгааллын бенефитүүдтэй чинь одоо манай баг хамт олон та бүхнийг танилцуулаад одоо коучлээд гэдэг баха. Ингээд ирээдүгийн чинь амьдрал сайхан бэлдээд өгөх ийм суурийг тавиад одоо үйлчлэгээ маань илүү өргөжж байгаа гэсэн үг. Одоо нэг үеийн бол Америкт байгаа хүмүүс бас нэлээд насчиж байна шүү дээ, тийм ээ. Анх ирсэн хүмүүсийн хувьд дунд хугацаанд ирсэн хүмүүсийн хувьд одоо тэтгэвртэй гаргах өгсөн байна. Тиймээс энэ талаар бас мэдээлэл өгж байгаад маш их баярлалаа. Эдгээр хүмүүсийн хувьд тэтгэвртэй гаргахад юу бэлтгэхий, тэтгэвртэй гарсны дараагаар юу одоо төлөвлөх юм, тийм ээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэж байгаа туйлын баяртай байна. Өнөөдрийн дугаар ийхүү өндөрлж байна. За ингээд магадгүй нэвтрүүлгийн сүүлчийн хугацаанд одоо дээр ярьсан зүйлээс хоцрогдсон миний асуугаагүй үлдсэн зүйл байна. За тэгэхээр энэ дэр би бас энэ сайхан боломж олдсныг одоо ашиглая гэж бодож байна. За тэгэхээр Peak Point Insurance компаниас
олон нийтэд уриалж байгаа уриалга гарах гэж байгаа. За энэ маань юу вэ гэхээр 2026 оныг Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань гэр бүлийн эрүүл мэндийн жил болгооч гэдэг ийм уриалгыг дэвшүүлж байгаа. Тэгээ энэ уриалганд нэгдэж өөрсдөө community-д миний дуу хоолойг манай компаниас явуулж байгаа дуу хоолойг ингээд хүргээч гэдэг дээр одоо Америкийн нэгдсэн улсад байгаа элчин сайдын яам, консулын газрууд, мужи болгоны монголчуудын холбоо зэрэг ийм байгууллагууд руу би одоо хандаад миний уриалгыг дэмжиж хамтарч ажиллаж миний дуу хоолойг олон нийтэд хүргэж өгөөч гэдэг ийм уриалга гаргах шатандаа явж байгаа. Тэгэхээр 2026 оныг Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань гэр бүлийн эрүүл мэндийн жил болгоё гэдэг ийм миний дуу хоолойг ингээд сонсож найз нөхөддөө дамжуулаараа өөрсөндөө бас за тэгвэл энэ хүрээнд би юу хийх ёстой юм, яах ёстой юм бэ гэдэг ийм бас хувийн зорилгоудаа тавиад ингээд хамтарч ажиллаад биднийг зүгээс одоо мэдлэг мэдээлэл боловсрал энэ чинь тал дээр бол 100% дэмжийе гэдэг ийм санал тавьж байгаа. За тэгэхээр энэ дээр бас Төгөлдөр ТV маань бас бид нартай энэ уриалгыг дэмжиж хамтарч ажиллах байхаа гэж найдаж байна. За таатай байна. Яагаад хүний хамгийн үнэтэй капитал болсон эрүүл мэндийн даатгалын асуудлаа 2026 онд шийдвэрлэе. 2026 оныг эрүүл мэндийн даатгалын жил болгоё гэсэн энэ сайхан уриалгыг манай сувгийн зүгээс дэмжиж байна. За ингээд бусад хот мужуудад байгаа монголчуудын холбоо, Монголын элчин сайд, яам, консулын холбоод одоо мөн энэхүү уриалгад анхаарал хандуулж дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна. Өнөөдрийн дугаар ийхүү өндөрлж үзэгчтэй дараагийн дугаараар удахгүй болжээ.